Дөрвөлээ аялалдаа гарсан. Бас бамруулштайгаа. За Алматад бид шөнө буусан. Шөнө 12, 11, 12-д. Тэгээд таньдаг хичээндээ холлоод маргааш насна Алатау Чимбулак гэд цанын бааз руу явсан. Кабелкараар 3200 метрийн өндөрт гарсан. 3 удаа дамжсан. Тэгээд үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Тэнд дээр цас үзээгүй энэтхгээс ирсэн хүмүүс бүр амар аз жаргалтай цасаар тоглож исэн. За жоохон хүүтэн байсныг тооцоол үнэхээр гоё байсан. Тэгээд жоохон цэлмэг үед очивол бүр гоё байдаг гэж сонссон. За тэгээ намар болохоор ногоон ингэртэй дээрээ мөг цасуултаа илүү үзэсгэлэнтэй байдаг гэж сонссон. Тэгээ бас бүрэгдээ зураг авахулах ийм боломж байд юм байлээ. Дорнод Азийн Дундад Азийн Швейцар гэж хэлдэг юм байлээ саяны хэсгийг. За тэгээ Алматаа нэг хоод идчихэд бид Кыргызстан руу хөдөлсөн замдаа ингээд хотын зургуудыг оруулсан байгаа. Кыргызстаны хил дээр ирэхэд бас нэлээд орой болчихсон байсан. За Кыргызстанд өглөөний цай хоол маш амттай байсан. Хямдхан мөртлөө амттай. Тэгээ хотын төвөөр бас аялсан. Хөөрхөн хүүхдүүд эцний хувцастайгаа байсан. Тэгээд моднууд айгүй бүдүүн том. Тэгээ хотын төвд өндөр модтой байсан айгүй гоё санагдсан. Цэвэр агаартай санагдсан. Чингис Айтматов гэдэг зохиолч Кыргызстаних байсан байлээ. Тэгээ өдрийн хоолоо нэг юм гоё ресторанд идсэн. Маш амттай. Үнэхээр амттай. Хэрвээ гоё хоолтой аялалд гарыг гэвэл Дундад Аз руу явмаар юм байлээ. За тэгээ Ташкент руу хөдөлсөн. Узбекистаны Ташкент хот руу. Өөртөө аав үсгийг оогоор бичдэг юм билээ. Ташкент. Тийм түрүүнийг цэнхэр газар айгуу гоё харагдаад зургийг дарсан. За энэ хотын төвд бас хоолны газар гоё хоол идсэн аялал байлаа. Тэгээ Тимүр хааны музейг үзсэн. Хээр үзэсгэлэнтэй. Амир Тимүр гэд бичсэн байлээ. Тэгтээ амар төмөр гэсэн монголчлол амар төмөр бах тий. Тэгээд музей үнэхээр гоё байсан. Яг энэ төвөөр бас аялаад энэ театр гэсэн гоё газ. За тэгээд бид нэр оройдоо Бухара руу вагоноор явсан. Вагонд амар тухгүй суудлаа. Амар урт цаг ядарсан. Яг садлын явдал мэдрэгдсэн. Тэгээд Бухарад очингуудаа өглөөний цай багаас үнэхээр гоё ёо. Бүр одоо ингээд бичлэгээ харсан чи бүр шөөс гоожчлоо. За тэгээд энэ өглөөний цай уусан айл маань буудал эсэн л та гэр буудал тэгээ 300 жилийн түүхтэй. За эрийн тойрны сүм хийдүүдээр бунхан. За энэ болохоор хааны орд юу? Тэ хааны ордны музей. Тэгээ Монгол юм юу домб билээ айгуу гоё. За хааны ордноос ингэж харагдчихсан. За мэдээж Узбекистан орсны плов идэхгүй бол болохгүй. Самарканд руу хөдөлсөн ингээ оройдоо.
Тэгээд замдаа ер нь унаан цуугаал тэгээд өдрийн мөцөл хийсэн да. Бидний хомч бодлын хажууд. Өглөө нэцээ. Яа хоол нь үнэхээр гоё. Тэгээд буудлын маань зургуунууд нэм гайхалтай. Тэгээд бид нар цах орсон Самаркандад. Дандраа одоо шиг. Ташкентийн орой хоол үнэхээр гайхалтай байсан. Яа гэдэг юм бэ энэ хоолнууд нь. Тэгээд бид нар бас Ташкентд цахаар хийсэн байгаа. Гоё цай, гоё атасан жимс авсан. За тэгээ буцаад Алматтай ирээд аврах хичээндээ очсон. Маш гоё хоол яагаад байсан баярлалаа. Тэгээд чихэр жимсээ аваад гэрийн цэг бидэн годон үнэхээр гоё аялал байлаа. Баярлалаа.